За сайн байцгаана уу? Монголын аял жуулч ламай төслийн пэйжийг дагдаг бүх хүмүүстээ өнөөдрийн мэндийг хүргэе. За энэхүү пэйжийн гол зорилго бол Монголын аял жуулчлалын одоогийн нөхцөл байдал, хамгийн гайгүй амралтын газрууд юу вэ? Тэр бүхний мэдээллийг зөвлөж байгаа. Өвлийн амралтын газрууд Монголд ямар нөхцөлд байна, ямар амралтын газар ямар үйлчлэгийг санал болгож байна гэдгийг судлаад явж байна. За үүднээс орж ирэхэд энэ сайхан газар байна. За энд ингээ бяцхан хөлөмж байна. Ингээд өвлийн хөлрөлт ийм нав ногоо орчин ингээ сайхан суугаад хаалундаа идэд амралт өдөр өнгөрөх юм байна. За энэ ч бяцхан тот шуутай. Тэр дотор хагаар нь тэгэхээр өөр юм байна. Ийм өрмөц гоё баартай. Яг нэг Европтойгоор санагдаж байна. Ерхий байгаа байдал нь бол. За энэ жуулчтай зориулсан юм бяцхан булан байд юм байна. Одоо шил хүүхдүүд иш ингээд Монгол ах үзүүлээ зураг даруулдаг. Энэ нэг гэрээндээ. За энэ чи хурал хэлэг юм Монгол гэр байна. За голдоо гал төлдөг. Энэ ч ингээд галтгаатай. Энэ Монгол гэр байна. Томортой байна. Хасархан хүрхэн жижиг. За манай ихэнх амралтын газрууд яг ийм газраас их хавар байт юм билээ. Тэгэхээр энэ галын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарах хэрэгтэй байна. За энэ ч бас юм гурвалжин байшин байна. Энийг нь бас орж үзье. Дотроо ямар байт юм болоо. За гаднаас орж ирэхэд юм байна. Энд ч бяцхан каминтай юм байна. Тэгээд дэше ингээд энэ чинь хатдаг ортой. Тэгэд ингэж харагдсан юм байна. Гоё юм шүү дээ. За тэгэд буухтай ийм ингэж харагдсан юм байна. Хөөс том сэлгэр сахт болохоор их гоё юм байна. За тэгэд дотор наалтай. Наалах нь яг нэг юм Европ маягийн цагаартай юм байна. Энүүд нь. За энэ чи дараагийн нэг өрөөг нь таарч үзүүлээ. За энэ нэг өрөө юм байна.
Орой цэрээр нэмэр. За орой цэрээр юм байна. За өнөөдөр энэ люкс өрөөнд нь байрлахаар болж байна. За дотор ийм тохиолдолтой өрөөнэ. Ийм ах минь. За энэ чинь ингээд люкс өрөөд нь өглөөс ирэхэд ийм байна. За өрөө нэг их гоё тухтай. Шалдаасаа халдаг. За шөнө жоохон сөрөөхөн байлаа. За тэгээд бусад цонхоор харахад юу харддаг та нарт үзүүлээ. Ийм сайхан байна да. За фарм хаус өглөөний цайнд юм байт юм байна. Тэ өрөөндөө ингэ сайхан байгаль ширтээ сууж ахна. За хоёр дахь өдрөө бид нэрэнд байрлал нууж ороод ийм өрөөнд байрлах хэрэглээ. Их гоё том цэлгэр өрөө. Хоёр цонхтой. За энэ бас нэг өрөө нь ийм тохиолдолтой. Гэр бүлээр орж амархад их тохиромжтой гоё газар байна. Тэг цонхоор ингээд төрөлжин сүрлэг уул харагдах юм да. Яг хоёр давхартаа нь танилцах гэж явж байна. За хоёр давхартаа харин цэвэр өрөөтэй мэн. За энэ хүүхдэд зориулсан харин цэвэр өрөө гэдэг бол бас их сонирхолтой байна. Ийм жижигэн суулт дуртай. За товчууд харин цэвэр өрөө. Шиттэй. За хоёр давхартай ийм дөрвөн хүний өрөө байна. За тэгээд цонхоор ийм бахна. За энэ ч өөртөө дахиад өрчүүлд юм байна. За говийн амралтын газрууд бол дандаа хажууд юм хөлөмжтэй. Энд чинь бас яг хөлөмжтэй өөртөө ногоогоо тариад тааж уулчтад үйлчлэлт юм байна. За хорой хоолнд нь шарсан стейк, охиндоо гурилдаа шүл, тэг шарсан зайц ийм хоол захиаллаа. За өглөөний өрөөнд ингээс ирэхэд юм байна. Өглөөний цай. За ингээд өнөөдөр фарм хаус гэдэг амралтанд 2 хоноод хот руугаа буцаж байна. За манай гэр бүлийн одоо амарч ирсэн олон газруудын бараг эхний 3-т орохоор тийм гоё газрыг бид нэр олсондоо их баяртай байна. За фарм хаусын хамгийн таалагдсан зүйл нь юу вэ гэхээр гадаа одоо ингээд 9 эхэлсэн. Бүр хахир хүүтэн байсан ч гэсэн дотор бол маш гоё юм
цэцгийн хөлөмжтэй юм байна. За тэр дотор суухаар ялцчихгүй л юм гоё зун санагдаад. За бас таалагдсан зүйл нь юу гэхээр энэ амралтын газар тийм том биш юм байна. Одоо нэг 5 өрөөтэй. Тэгээд нэг тийм гурвалжин хаустай. Яг ганц хоёр нэг Монгол гэртэй. Гэхдээ нэг доор бол цөөхөн хүлээж авдаг болохоор их тийм тайван гоё санагдлаа. За хоол их гоё байлаа. Тэгээд ерөөхдөө энд бол гэр бүлэрээ хүүхдүүдтэй ирж байгаа хүмүүст бол их тааламжтай байх гэж бодож байна. Энэ газрыг бол бид нар бол ялцчихгүй зөвлөх юм байна. За ингээд дараагийн амралтын газруудын бичлэг хийхээр явж байна.